Тунгадахгүй бол Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульч гэсэн би байр суурь илэрхийлсэн. Хэн нэгэн хүнийг би Монгол Улсын ерөнхийлөгч нэрлэх вэ гэж. Хэн дуртай дэвш Арс намд нийт биш эрхэм нээлттэй байна. Гэхдээ тэр хүмүүс энэ намынхаа гишүүдээс хэн хамгийн олон санал мандат авсан л дэвшин. Тэр хүнийг би Арс намын 8 дугаар гурал дээр санд болгож оруулнаа. Энэ зарчмаасаа би бас болохгүй. Тийм учраас Арс намын 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд нийт дэвшигчийг нийт гишүүдийн санал дээр тулгуурлаж би Арс намын 8 дугаар гуралд санд болгож оруулнаа гэдгээс дахин энэ дэвшилт хийлье.